Тэгээд энэ талаар бол юу гэж орох гэж байна гэхээр бид хэлдэг эхний одоо бүлэг дээр хэлсэн байгаа. Одоо юу гэдгийг танд тодорхой хэмжээний хэдэн төгрөг байдаг. Тэгээд яг хаана оруулах вэ гэдгийг мэддэггүй. Investment одоо багц гэж одоо юу вэ гэдгийг одоо мэддэггүй. Тэгэхээр багц гэхээр бол ерөнхийдөө та одоо юу гэдгийг хувьцаа бонд эсвэл бэлэн мөнгө гэж ойлгох шаардлагагүй. Хөрөнгө оруулалтын багц бол зөндөө өөр төрлүүд байдаг гэдэг жижигхэн жишээ байгаа. Яг оруулаад Excel дээр ингээд бэлдээд та бүхэндээ хүргэж байна. За эндээс хараад та өөрөө одоо би ямар нэгэн багцыг бүрдүүлчих боломжтой. Мөн насныхаа одоо өөрийнхөө ангиллалтаа одоо та өөрөө би бол нэг тэдэн төгрөгийн би тэдэн насны ангиллалд орохоор хүн байна. Тэгээ би ер нь ийм хэмжээний одоо эрсдлийг хүлээх чадвартай хүн байна гэдгээс шалтгаалаад одоо процент өөрчлөөд одоо ийм тодорхой хэмжээний юмд хөрөнгө оруулж болно. Ийм одоо хэлбэрээр одоо багцаа бүрдүүлж болно гэсэн санаа юм аа. За энэ дээр Монголын хувьд бол Монголын үнэт цасны одоо энэ хүний хувьд бол одоо миний бүрдүүлсэн хүний хувьд бол одоо хувьцааны багц хуваарлалт ингээд явна. За энд нь бол эхлээд ангилал гэдэг буюу одоо 25 ширхэг байна тий. Дараа нь болохоор миний зорилт буюу одоо би энд хэдэн төгрөгөөр хаана ямар төгрөгөөр оруулмаар байна. За бодитойгоор би хэдэн төгрөгөөр оруулсан байна. Тэрний зөрүү хэд байна гэдэг. Зөрүүгээс харж агаад аль газар би мөнгө нэмээ явчин мөнгө асаа явчнаа гэсэн санаа. За нэгдүгürt нь бол Монголын хувьд бол одоо монгол хүний хувьд бол тийм Монголын үнэт цасны одоо компаниудын хувьцааг авнаа гэх хөрөнгөний биржээс одоо хувьцаа авч болж байна. За зорилго бол нэг 9%-ийн одоо бүх байгаа мөнгөнийхөө 9%-ийг нь одоо юу гэдгийг үнэ цас Монголоос одоо үнэ цас авч болж байна. Гэтэл аудитор бол би одоо энэ хүн маань 12%-ийг одоо оруулчихсан байна. Тэр жоохон илүү болцсон байна. Тийм энд бол шалтгаан байж байгаа. За хоёрдугаарт нь бол Америкийн нэгдсэн улсын үнэ цасуудыг одоо Америкийн одоо брокеруудаас юм уу Хонконгийн брокеруудаас компаниуд дамжуулаад одоо Америк Хонконгийн гадаад зах зээлээс одоо үнэ цас авч болж байна. За гуравдугаарт нь Монголын засгийн газрын бондыг авч болж байна. За бонд бол одоо шууд зарлж зардаг байсан бол одоо бас жоохон үнэ хэлцүүлэх журмаар зардаг болсон байгаа. За Монголын компаниудын бондыг авч болж байна. За компаниудын бондыг брокероор дамжуулаад одоо өндөр эрсдлийн юм уу эсвэл бага эрсдлийн одоо нэг 10-аас 15% харьцаанд бол одоо бондуудыг авч болж байна. За Монголын хувийн хвшлийн хувьцаат компаниудын бондыг хувьцааг авч болж байна. За энэ дөр бол одоо гэдгийг таны найз нөхд ч юм уу эсвэл бол одоо компаниуд одоо бондо зарж байгаа хувьцаагаа зарж байгаа бол энэ талаас нь одоо хаагдмал хүрээнд одоо хувьцааг нь авч болж байна. За дараа нь одоо үйл хөдлөх хөрөнгөд одоо та юугаа хийж болж байна? Хөрөнгө хийж болж байна. За энд нь бол нэг 26% одоо үйл хөдлөлийн хөрөнгө хийсэн байх жишээ. За газар өмчилж болж байна. За газар одоо тодорхой хугацааны одоо гэдгийг нэг 5-10 сая төгрөгөөр газар аваад тэрийг одоо хадгалах боломжтой болж байна. За хадгаламжгээд явахад бол шал өөр тусдаа энэ дээр бүр хичээл ороо явчих болж байна. За хадгаламжийн дээр бол одоо зөндөл төрлийн багцууд байдаг. Манай бол банкны салбар бол нэлийн одоо бас нэлийн хөгжил бол их өндөр явж байгаа салбар. Тэгэхээр бол хадгаламжийн бүтээгдэхүүн бол маш их байдаг. За энэ дээр бол одоо тогтмол хүүхдэд хадгаламж хийж байна, төгрөгийн хадгаламж байна. За хадгаламж нь хоригдлын хадгаламж хийж байна. Хоригдлын хадгаламж бол бүр заримдаа одоо нэг компани, нэг банк бол бүр 20% ч амлаж явах жилийн амлалтаа одоо гэдэг нь та 50-аас 100, 100-аас 300, 300-аас 500 мянган төгрөг хадгалуулаад дараа нь жилийн дараа хот одоо 20% тооцоолох одоо тийм хадгаламжууд байна. Тэрэндээс одоо бүтээгдэхүүн авч болж байна. За хадгаламжийн тогтмол хөтө долларын хадгаламж нь бол бас авах хэрэгтэй. Заавал зөвхөн Монгол мөнгөд одоо төгрөгөндөө биш одоо долларыг бас хадгалаад авцсан байх шаардлагатай. За юаны хадгаламж гэж байж болж байна. За энэ дээр бол яг хуу залуу хүмүүсийн хувьд те дахиад хэлэхэд залуу хүмүүсийн хувьд одоо биткойн, эthereum одоо энэ дээр одоо хөрөнгө оруулж болж байна. За энэ дээр бол бас алдаж болох хэмжээнд одоо хөрөнгө оруулалт гэдгийг бол дахиад хэлье. За тэгээд бэлэн мөнгөд одоо хувьд одоо зээлж болж байна те. Энд бол эрсдэл нь өндөр тэгтээ энэ бол өгөөж бас өндөртөө. За энэ дээр бол энэ хүний хувьд бол 2% одоо бүх мөнгөнийхөө 2%-ийг одоо бэлэн мөнгөөр зээлсэн байх жишээтэй. За бэлэн мөнгө төгрөгөөр тодорхой хэмжээний одоо мөнгө байх хэрэгтэй тийм талаар байж байна. За бэлэн мөнгөний эрсдэлтэй төгрөг гэж байна. За энэ юу гэсэн үг вэ? Би хэрвээ одоо юу гэдгийг тодорхой хэмжээний одоо нэг 100-аас 200 мянган төгрөгийг маш эрсдэлтэй юмд оруулаад магтагт өндөр өгөөжтэй юмдаас оруулж болж байна. За тэр нь бол бас нэг юм азизийн юм бас заримдаа бас байдаг. Түүнээс одоо би бүх одоо юм бол ийм хэмжээний юмд оруулна гэдээ байхгүй шаардлагагүй. Гэхдээ тэр нь тодорхой хэмжээнд энэ хүний хувьд бол бэлэн мөнгө эрсдэлтэй бол 1% байж байгаа жишээ. За юанаар бэлэн мөнгө гэж, доллараар бэлэн мөнгө гэж болж байна. За ингэж ил хамгийн сүүлд нь бол одоо 24-т нь бол
одоо хобби гэдээ ороод ирж байна. За хоббин дээр бол одоо та одоо гэдэг юм марк цуглуулдаг юм уу эсвэл одоо юу ч цуглуулж иж болно тий. Тэрэндээ тодорхой хэмжээгээр энийг хобби биш, энийг бол хөрөнгө оруулалт гэдгээр хараад энийг хадгалаад одоо юу гэдэг 10-аас 15 жил хадгалсан хүмүүс байна. За тэр нь бол маркны одоо цуглуулгатай хүмүүс байж гин тий. Тэрэн дээр тэрийг одоо юу гэдэг тэдэн төгрөгөө би оруулнаа. Тэгээд тэдэн гэж тооцож болно. За зоосон мөнгөний одоо цуглуулгатай байж болно. Тэгээд энийг бол би хадгалаа авчнаа гэж байдаг юм байнамаа. За ингээд жишээн дээрээс харахад бол бүр нэг 20 бүр 10-аас 25 ширхэг одоо юм төрөл бүрийн одоо багцад та одоо хөрөнгө оруулж болж байна. Нэг нь бол том томоос нь ярихад бол үйл хөдлөх хөрөнгөд оруулж болж байна. Газарт оруулж болж байна. Та байшин юм уу эсвэл одоо энэ тодорхой хэмжээний одоо нэг зүгээр юм юу гэдэг чи юм түүцэж авч болно шүү дээ тий. Яг үнэхээр зөвийг юм авал шүү дээ тий. Түүнээс мөнгө зүгээр аваад хайцгаа гэсэн санаа шүү дээ. Тэгээд Монголын үнэ цааснуудыг авч болж байна. Америкийн үнэ цаасыг авч болж байна. Хонконгийн үнэ цаасыг авч болж байна. Монголын засгийн газрын бондыг авч болж байна. Хуримтлалын бүтээгдэхүүнүүдийг авч болж байна. Банкнд хадгалж болж байна. Тэгэхээр ингээд бүх одоо мөнгөө одоо ингээд одоо эрсдэл болон бодит зөрүүнүүдээс одоо зорилгоо одоо бодиттойгоор одоо хэрэгжүүлээд ийм одоо нөхцөлтэйгээр та багцаа бүрдүүлж болж байна. За багцаа бүрдүүлэхэд бол би дараа нэг жижигхэн жишээ ярихад одоо та бол би түрүүн хэлсэн Монголын одоо банкнуудын одоо үйлчлэгнүүд бол асар өндөр түвшинд хүрсэн байдаг. Энэ дээр бол одоо жишээ нь одоо Хаан банк ТДБ-ийн Хаан банкны одоо та энэ веб сууц харилцах гэдэг хувь хүн гэдэг дээр ороод бүх энэ зэсүүдийг үзчих хэрэгтэй. Яагаад тэгэхээр бид бол заримдаа их залхуу байдаг. Тэгээд энэ талаар бол одоо ингээд үзээд одоо ямар одоо дансууд байдаг тий гэдэг талаар одоо мэдчих шаардлагатай юм байна.